Цэнхэр алсын усаас цэнхэрнэ. Сүлэнхэрийн овооч гэж би Дорногов аймгийн Хатан булаг сумын нутагт энэ овоос өмбөрлөн байт юм байна. Сул цэнхэр зэрэглэн жирэлцэнхэн байгаа энэ хэл тал дөрөв мөртлөн сат. Сүлэнхэрийн талд домог ингэж өрсөж байна. Мэргэн мангийн хошууны наадамд сул хэр гихчмэр олон удаа төрүүлсэн юм гэдэг. Энэхүү сул хэрмэр хизээний л наадам жолны анхаарлыг ихэд татдаг байж. Даншгийн наадам хүй 7 худаг гэдэг газар хийсэн жил юм сүнжээ. Уг наадамд оролцохоор Манж эзэн хааныхан хурдан мөрт тайрсан юм байна. За энэ наадамд халах юмэр төрүүлж болохгүй. Хэрэг төрүүлвэл морины эзний толгойг авна. Ийм зарлиг гарсан байна Манжи хаанаас. Цэцэн хаан угаас ухаалагдвал наадамд үйсэн бүх мөрдийг шинжээж нараар шинжүүлэн үзвэл Манж эзэн хааны харгалт халуун их хурдан хөлөг байна даа гэж байна. Бас мэрэгэн бангийн хэрмэрч гэсэн олонгийн удамтай юм. Харин Манж эзэн хааны харгалт халуун зүрх муутай хөөр өмөр юм даа гэж шинжсэн юм гэдэг. Тэгээд цэцэн хаан яавал Манж хааны морийг аргаж болох тухай шинжээж нараас асуусан байна. Мэдэхгүй нарийн нууцыг хэлвэл бидний толгойг авнаа. Хэн мэддэг чаддаг гэж байж амнаасаа болж толгойгоо авах вэ гэхэд цэцэн хаан надад хэлчихээ. Би өөрийнхөө толгойг авахуулна гэж 5 лангийн юмбог барихад шинжээж эзгүүхээр очиж байгаад хэлчихэндээ. Энэ наадамд Манж эзэн хааны харгалт халуун төрүүлэх нь лавтай юм. Гэвч мэрэгэн бангийн хэрийг хүүхэд онуулахгүй тавихын дээрээ газрын дунд Манжийн харгалт халуун төрүүлж явах байх. Энэ үед морь хассан хүн хэд сайн хашгирах юм бол харгалт халуун хөөрөн хадуурн тавих нь үе. Тэгвэл сул тавьсан хэрмэр төрүүлнэ гэжээ. Ингээд хэлсэн ёсоор болж унсан хүүхэдгөө сул хэрмэр төрүүлэн ирэхэд төрүүлсэн мөрний эзний толгойг авах зарлиг байвч эзэн нь олдоогүй юм гэдэг. Ингээд уг хэрмэр сул хэр хэмээн алдаршиж түүний олон удаа наадамд оролтон төрүүлж байсан уудам тал нутгийг сул хэрийн тал гэдэг байснаа хожим хувир нь сулин хэрийн тал гэх болсон юм байна. Домог ийн өрнөж байна. Гэвч энэ домгоос үүдэн морьтой холбоотой юм уу гэдэл басч өөр нэг санал байдаг гинэ. Дорногын өмнө талын энэ сум говь хэрийн бүсэд өгтөх өгөөд тэнд сул хэмээх ургамал элбэгэр удаас сулин хэр гэж нэрлсэн байх ч үнэс фикцгээ. Ямар болов сулин хэрийн цэнхэр талын тоосонд оролдож явсан сул хэрмэр гэж байжээ. Өөрийн санаа бодлоор домог аривжихын учир ч энэ юу? Насан өндөр болохоор эзэн хүн сул тавьж явуулснаар тэв талыг сул хэр тал хэмээн нэрлэгдсэн одоо сулин хэр болж хувирсан гэх хувилбарч бас байж байна.